Би тэгтээ өөрийнхөө рекорд хийж байгаа юмыг сонсохгүй байх юм. Тэгвэл энэний шаардлага байна надад. Ингээ ярьчих уу. За, сайн бацгаана уу? Юу бацгаана? Энэ хэрэггүй байна. Төр болгоч. За, юм байна хараа. Би нэг өнөөдөр өглөө 8 цагаас хичээлдээс ахгүй одоо 10 болж байна. Тэр хичээл манд дуусаад тэгээд юу болсон бэ гэхээр та нартай бичлэгээ хийх гээд бидээ гэртээ хийж амжихгүй болохоор нь хамаг юм аваад гараад ирсэн. Тэгээд хамгийн паналтай камерныхаа меморийг мартсан, камераараа биш ингээд iPad-аар бичиж сууж байна. За дараагийн нэг юм нь болохоор манай сургууль дотор ингээд суугаад бичих газар нь олдохгүй. Тийм болохоор би ингээд юунд локерийнхаа өрөөнд суугаад та нартай хайртай юм болохоор тэгээ ингээд бичиж сууж байна. За өнөөдрийн бидний ярих юм болохоор сургуулиуд мэрэгчлүүдийн тухаар. За номер 1-т штэ би ингээ компьютерын тавьсан. Бүгдээрээ одоо миний компьютерийн дэлгэцийг харцгаая. Өнөөдөр юу хийх вэ гэхээр бүгдээр ямар мэрэгчлэр яаж сураад ер нь герман сурах юмнуудаа яаж бүгдээрээ research хийх вэ гэдэг тийм асуултанд хариулна. За би ингээд одоохондоо зүгээр Google гаргаад ирсэн байна. Бүгдээрээ хоёр мэрэгжлийн жишээн дээр авч үзье. Яг тэгэхээр энэ хоёр бол хамгийн хэцүү одоо research хийхэд хамгийн хэцүү хоёр мэрэгжил. Эхнийх нь болохоор хууль байгаа. Хоёр дахь нь болохоор ангаах байгаа. За тэрний дараа бүгдээрээ өөр юмны жишээн дээр одоо опер ч юм уу тиймэрхүү юмнуудыг хамтдаа хайж болно. Яг тэгэхээр би угаасаа бичлэгээ хийхдээ ингээд Google-с хайгаал тэгэл сайн ингээд судалж байгаа л та нарт ярьж өгдөг те. Яг тэрнтэй адилхан би та нарт яаж судалдгаа та нарт харуулах юм бол та нар ч гэсэн өөрсдөө ингээд судалт юм байна, ингэдэм байна, тэгдэм байна гэд би тэгээд нилээн иймэрхүү судалгаач авахтай. Иймэрхүү юм хайжсэн болохоор ямар сайтуудын дээр ямар сайтууд нь мяа энтер гэ тэрийг нэг гайгүй мерсер мэддэг байгаа. За тийм болохоор эхлэхөө бүгдээрээ би ингээд одоохондоо за одоо энэ надад жоохон хэцүү болсон шүү. Логистикийн асуудал гарсан шүү надад. За би яг одоо стримерүүдийн мэдэрдэг асуудалтай таарч байна. Юу вэ гэхээр юм уу? Юугаа микрофоноо хаашаа хийх вэ? Компьютер дээр юм хийхдээ те. За тэгтээ бас би чи ямар юу яаж байгаа штэ. За бидний өнөөдөр research хийх гол хэл болохоор англи хэл байгаа. Англи хэлээ бүгдээрээ яагаад сонгож байгаа вэ гэхээр нэгт герман сурахыг одоо нэг гадаад хүний үднээс үзэхийн тулд бүгдээр англиар хайж байгаа. Мэдээж германаар хайж болно. Гэхдээ тэр нь амар тийм мэрэгжлийн үг мөхтэй олчих болохоор та нараа одоо ингээд англин дээр үлгүүдээ те. За тэгэнгүүт бүгдээрээ шууд ингээд хараа юугаараа эхлэе. Логоороо эхлэе. За study law in Germany гэж би хайжсэн бахна. Энийг би дөнгөж сая хайсан. Тийм болохоор та нар сая журналын өнгөөр гарч ирж байгаа. За ингэнгүүт ингээд шууд Google гарч ирж байгаа. За ингээд Masters in Germany law monitor гэж хараа. Law school мөл хамаагүй заяа. За энэ сайтуудаар харцгаая. Энэ хараа энэ Study in Germany зэгдээ гэж байгаа. Энэ болохоор айгүй тийм гайгүй сайт. Ашиглахад амар зүгээр. Эсвэл энэ дээдлийн за ингээ хараа. Бүгдээрээ Google дэш мэднэ. Google дээр тий гарч ирэнгүүтэн дээрээс нь хараад ингээд хайлт хараа явдаг. Тэгээд ингээ асуултууд байгаад миний хөл бодарлаа. За Study Law in Germany би энэ сайт руу орж исэн бахна. Доотлын энэ сайт нь болохоор Study in Germany зэгдээ гэдэг болохоор айгу юу зөв сайт. Ягаад гэхээр энэ дээр нь харах юм бол юу Германы өөрийнх нь нөгөө нэг боловсролын амнаас итгэдэг сайт ахгүй юу энэ. Тэгээ энэ дотроос айгүй гоё гадаад оюутны өнцгөөс хэрэгтэй зөвлөгөөнүүдийг авч олно. За short and sweet. За ингээд BWL энэ дээр ингээд бүх юм бичсэн байна. Хараа economics-ээр сурвал яах юм. Тэгээд social science-аар буюу нийгмийн ухаанаар сурвал яах юм. Тэгээд legal studies. За энэ law биднэрт хэрэгтэй. Law-го бүгдээрээ харцгаа. Information studying law Duisburg-ээс нь
Rechtswissenschaft. Энэ шууд германаар гараад ирсэн. Бүгдээрээ энийг англи хэл рүү оруулна. Эсвэл за болчих. Find out more. За болий. Нөгөө нэг сайт руу орцгоё. Энэ миний орсон байсан Edurea гэдэг. Биш Eru-дера. За Complete Guide to Studying Law in Germany гинэ. За Германд хуулиар сурах бүтэн гайд гэж юм те. Одоо ингээд бид нарын хийх юм болохоор энэ сайтуудыг ингэж ухаад хамаг информацаас хараад хэрэггүйнүүдийг нь шууд болоод хэрэгтэйнүүдийг нь ухаад информацуудаа олоод явах нь байна. За academic requirements. За хэрэгтэй юмнууд гингүүл шууд гарч ирж байна. 10 жилээс юу төгссөн сертификат хэрэгтэй гэж байна. Герман хэлний тест facilities-ха тэгээд англи хэл энд гэхдээ хараа depending on the medium of instruction гэнгүүт заавал хэрэгтэй бол биш. Тэгээ зарим сургуулиасаа шалтгаалаад зарим нь хэрэгтэй, зарим нь хэрэггүй. За university degree in law equivalent энэ мастерын сургууль юм шүү. For LLM programs гэнэ LLM гэдгийг энэ мастер шиг програм юм шиг байна л да. За ингээд хэрэгтэй юмнууд нь байна. Энэ дээр шууд ингээд та нарын бүх асуултууд ч юм байгаа юм тий. Visa application-ы документууд хэрэгтэй. Тэрийг элчин сайдныхаа яамнаас харна. Proof of financial resources хэрэгтэй. Нөгөө нэг 1000 евротой данс гэдэг шүү дээ. Sperkonto гэдэг blocked bank account гэдэг яваад байгаа нь тэрийг. За эсвэл тэрний оронд юу тэтгэлийн баталгаа шиг юм харуулж болно. Баталгаа. За тэгээд сургуульд орсон гэсэн бичих хэрэгтэй. Тэгээд 10 жилийн юмнууд ч хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалтай гэсэн бичих хэрэгтэй. Тэгээд герман эсвэл англи хэлний нөгөө нэг баталсан шалгалтны юу хэрэгтэй? Бичих хэрэгтэй. За application process. Сургуультай ингээд ороод за германд юуд ёо найзаа миний хэл болохгүй наа. За германд хуулиар сурахад хэр уддаг вэ гэж 7-оос 11 жил болдгоо гэж дунджаар. За юу. За тэгэнгүүтээ Германы Bar Association гэж үт юм байна. Тэр нь болохоор юу юм нөгөө нэг өмгөөлөгч юу хуульч болох юу тэр нэг Америкт бар гэд бас экзам өгдөн штэ тий хуулиараа сурчаад хамгийн төгсгөлдөө ингээд юу хуульч гэдэг мэрэгчлэр ингээд цаашаа ажиллахын тулд нэг шалгалт өгдөг штэ тэргээ бар экзам гэдэг. Энэ бас юу тийшээ ороход 7-оос 11 жил шаарддаг гэж байна. За ингэж хараа эхний 4 жилийн юу одоо их сургууль шиг бакалавр шиг юмдаа сурчаад тэгээд тэрнийхэн дараа эхнийхэн state examination гэдэг чинь Staats exam гэж яриад байгаа германаар өөрсдөө энийгээ тэр нь болохоор манай нийл одоохонд өгөөг байгаа. Гэхдээ амар хэцүү гэж би сонссон. Манай нэг таньдаг найз сая яг энэ эхнийхэн Staats exam өгчөөд ажиллаж байгаа байхгүй одоо. Тэгээд тэрийг ингэсэн хараа өгөхөд 2 боломж байдаг. Тэгээд хэрвээ энгийн 8 семестр дотроо одоо эхний энэ 4 жилдээ яг эхний 4 жилийнхаа одоо шалгалтуудыг 8 семестртээ багтаах юм бол ахаад нэг үнэгүй юу гэж байдаг. Одоо оролдлого гэж байдаг. Тэрийг чадахгүй бол тэгээд 2 удаа унах юм бол тэр нөгөө нэг гол шалгалтандаа тэгвэл ахиж хизээж хуулиар сурах боломж байхгүй гэдгсэн. Тэгэхээр энэ амар тийм хэцүү шалгалт яагаад вэ гэхээр нэг ганцхан шалгалтаар одоо ганцхан мэрэгчлэр юм авдаг биш. Өнгөрсөн 4 жилд үтсэн бүх юмараа авд юм байна л да. Тийм болохоор амар хэцүү гэж би сонссон. Энэ анхны нөгөө нэг улсын шалгалт нь Staats exam. За тэрнийхэн дараа 2 жил бэлтгэл ажиллаад юу дадлага хийгээд тэгээ тэрнийхэн дараа
Тэгэхээр тэр дадлага ажил тэр туршлага хураах бүгд бол зөвхөн тэр нэг хуулийнхан хэмжээнд те канцлай буюу юунд хуулийн фирмэнд ээж болно эсвэл шүүхт ажиллаж болно те нэг юм хуультай холбоотой газар 2 жил ажиллаад тэрнийхэн дараа юу Германыхын бар exam гэд буюу 2 дахь штац exam гэж яриад байгаа энэ хүүхдүүд өөрсдөө тэрийг өгснээ дараа яг хуульч өмгөөлөгч нөгөөх нь юу гэдэг лээ хүй би толгой ажиллаарай prosecutor ч өмгөөлөгч юу нөгөө талыг нь юу гэдэг За уучлаарай. Blank гэсэн шүү. За ер нь хуульчаар ажиллахын тулд 2 дахь exam өгсөн байх хэрэгтэй. Эхнийхаараа өгөх юм бол ер нь бакалаврын дигритэй гэж тооцож болно. Тэгээ тэрүүгээр яг туслахаар ажиллаж болно. Хуулийн бранчид ажиллаж болно. Гэхдээ яг тэгэж хуульч гэдэг мэргэжлийг өөрөө юу яаж болохгүй. Цааш өргөлүүлж ажиллаж болохгүй. За. Law in Germany сурахад хэд байдаг вэ гэж байна. Машингийн улсын сургууль байх юм бол tuition fee free гэж яриад байгаа үнэгүй тэгтээ энэ 250 евро хавцаа манай сургууль 306 өгдөг. Тэгэхээр аль мужид байгаа аль сургуулиасаа шалтгаална. Тэгтээ энэ хизээч нэг 350-аас хэтрэхгүй байхаа. Манайх үнэтэйнүүдийнхаа нэгт ордог байх. Би 306-г төлдөг байхгүй юу? За тэгэхээр 250 хавцаа евро төлнө. За. Баден-Württemberg гэдэг нэг муж байгаа. Тэнд болохоор жилдээ 3000 евро төлдөг гэж байна. Яа тэр муж өөрөө нөгөө нэг үнэгүй юунаас татгалцсан нэг тиймэрхүү. Тийм. Энэ only exception to the tuition free regulations across Germany гэж байна. За тэгэхээр Герман даяар байгаа нөгөө нэг үнэгүй боловсрал гэдэг байгааг тэрнээс Баден-Württemberg гэдэг мууж татгалцсан байхгүй юу? Тийм болохоор тэнд болохоор үнэтэй болцсон. За хувийн сургуульд орох юм бол 20,000 евро гэж энэ жилийн. Тэгэхээр хувийн биш улсынхан сургуультай ороод найзтай тэгээд нэг сайхан амьдрнаа. За хууль юм яхана. Энийг төгсчөөд ажил нь яах вэ гэж байна. Competitive тэгтээ opportunity plentiful. За зөв нь ажиллаж болно гэж байна. Энийг амар сүртэй орчуулад авах шаардлагатай юм алгаа. Тэртээ зүрх яг л адилхан биз дээ. Хуульчаар ажиллаж болох уу болно. Тэгэл ажил олдох уу олдно. За яагаад Германд хуулиар сурах хэрэгтэй вэ гэсэн чинь энэ дээр хямдхан төгсчөөд ажиллаж болно. Top quality education гэж байна. Excellent living and working conditions гэж байна. Энэ тэгэл Германаар рекламдж байна тийм үү? За ингээд ийм байна. Энэ Erudera гэдэг сайтнаас харсан бүх мэдээлэл. Энд ер нь бол ингээл ганц сайтнаас харахад бидний мэдхийг хүсэж байгаа мэдээллийн 70% нь бол юу ячиж байгааз хилээд өчөж байгааз жишээ нь үнтэй юу үнэгүй юу дараа нь ажиллаж болох уу болохгүй юу хэдэн жил сурдیں۔ Ойролцоогоор хэдэн жил те тэгэнгүүтээ ямар шалгалтууд өгдیں۔ Тэгээд бакалаврын юу гэж тооцогд юм уу. Нэр ингэдэй хараа эхний штат exam буюу эхний тэр нэг 4 жил сурчаад өгж байгаа тэр юу вэ штэ те шалгалт вэ штэ. Тэр шалгалтанд хүүхдүүд бүр ингээд 6 семестрээр бэлддэг заяа. Биш ээ 6 сараар бэлддэг. Тэгээд тэр шалгалтыг өгчих юм бол бакалаврын дипломтой одоо тэнцэхүйц нэг тиймэрхүү диплом авдаг. Гэхдээ тэрнтэйгээ яг хуульч болж болохгүй ч гэсэн өөр газар ажилд орж болно. Хуулийн компаниудад. Тийм. За. Ийм бахан байна. За би яг тэрэн шиг хайгаад study medicine in Germany гэж хайсан байгаа. За тэгэнгүүт энэ хараа. Шууд ингээ хараа. International энийг бүгдээр хайчил та тий. Study
Medicine in Germany. За. Ингээ хайгаад шууд хамгийн ихний гарч ирж байгаа юм байна шүү дээ. My German Universities гэсэн. Тэр нь энд гараад ирлээ. За ийшээ бүгдээр орлоо. За энэ basic information бүгдээр харч идэх үү. Degree. За. Ерөнхийдөө 6 жил 3 сар гэж тооцогддог. Төгсөөд Staats exam буюу ахаад нөгөө нэг тэр нэг улсынхаа шалгалтыг өгөх нь байна. Тэгээд тэрнийхэн дараа physician нөгөө нэг ерөнхий эмчээр ажиллаж болно гэж байна. За, хэл нь болохоор герман хэл дээр зөвхөн герман хэл дээр сурч болно. Тэгээд дараагийнх нь их сургууль гэсэн чинь 43 medical их сургууль байдаг гэж энэ ангаахын. За тэгээд тэдний ихэнх нь улсынх, тэгээд зөвхөн 4 нь хувийн сургуулиуд байдаг гэж байна. За энэ хараа яг л адилхан юм бичсэн. За үнэн нь хэд юм бэ? Ихэнх нь үнэгүй ээ. Гэхдээ зөвхөн Baden-Württemberg-д үнэтэй. Тэнд болохоор Европын бус орны хүүхдүүд 1500 евро семестр төлдөг гэж байна. За application requirement and admission procedure гэж байна. За нэр амар хэцүү дээ шүү. Ангаахад байна шүү дээ. Ангаахад энийг одоо хэлэх. За ангаахад байна шүү дээ. За ингэж амар инээдтэй пауз олчоод хэлье да. Миний энэ дээр батга гарч. За тэр яг. Ангаах сурахад хүүхдүүд энд бүр хэдэн семестрээр хүлээдэг байхгүй тий бүр ингээд хамгийн perfect оноогүй л орч чаддаггүй. Тэгээ хамгийн perfect оноотой хүүхдүүд нь хүртэл хэдэн семестр хүлээж ордог байхгүй юу. Тийм болохоор ангаахад ороход амар хэцүү. Гадаад оюутнуудын нэг сайн болохоор quota гэж байгаа. Сургууль болгонд тэдний шиг гадаад оюутан авал зүгээр гэсэн нэг тиймэрхүү нөгөө нэг ratioтэй. Тэгээ тэрэндээ зөвхөн гадаад оюутнуудыгаа тусдаа жагсаагаад герман оюутнуудыгаа тусдаа жагсаадаг нэг тиймэрхүү юм сонссон. Тэгэхээр хэрвээ гадаад оюутан болвол заавал тийм амар төгс өндөр оноотой байж орох шаардлага байхгүй. Гайгүй оноотой болвол орчин гэж би бодож байгаа. Энэ 100% баттай информашн биш. Энэ зүгээр миний хальт сонсч байсан хүмүүсээ сонсч байсан тий нэлээд үнэн байх магадaltaй тийм информашн байгаа. За хоогчтой стартаас ингэж юу яадаг гэж байна. За сургахад яад юм бэ? Time and energy consuming гэж байна. Бүхэл сургууль, бүхэл мэрэгжил яг үндэ за одоо бүх биш юм байна. Ангаах, хууль, нарийн шинжлэх ухаан, тиймэрхүү мэрэгчлүүд угаасаа амар их цаг авна, амар их энерги шаардна. Тэгэд герман сурах ялангуяа амар тийм за мэдхгүй. Би нэрээ яг үндэ Монгол жил хагас сураад би та нарт энийг хэлчихсэн баг. Гэхдээ Монгол жил хагас би их сургууль сурсан. Тэгэхэд би нэг их амар хичээл хийгээгүй ч гэсэн хичээлүүддээ тэнцээ яваад иж болоод байсан. Энд тэгтэл би номын санд бараг амьдрах шахдаг яг шалгалтын үеэр. Үнэхээр яг бүр ингээ усанд орохгүйгээр би юу шалгалтанд бэлддэг. 4 хоног energy drink-ээр өөрийгөө услан байж гэж. За medical doctor гэж байна. Нөгөө нэг би ямар их гэж байна. За тэр яг ангаахтаа сураад яг тэр нэг ерөнхий эмч гэдэг юун дээр очиж штэ тэ тэрнийхэн дараа ахаа 6 жил up to 6 жил 6 жил хамгийн максимум гэхдээ нэг тэр хавцаа тэ юундаа сурдаг гэж байна. Мэргэжлийн эмч болдог гэж байна нарийнсан. За scholarship гэж байна. Scholarship дээр даанч scholarship өгдөг юм байна. Даадаас ямар нэгэн тэтгэмж стипенд байдаг гэж байна. За тэгээд Deutschland Stipendium гэдэг нэртэй стипенд байт юм байна. За
Ингээ ер нь ингээд амар ерөнхийдөө ингээд хамаг мэдээлэл ч өгч жагааз амар гоё лайк бид нар юм дуртай. За тэгэл ингээл харангуут хараа дэрийн сая бидний дээр уншсан нэг жижигхэн 7 8 юмнууд нь шүү дээ. Энийгээ доороо амар гоё ингээд юу яагаад урт болгоод амар нарийн бичсэн байгаа. За ингээ хараа medical school 6 жил 3 сар болдгоо. За тэгэнгүүтээ энэ нь болохоор өөрөө дотроо мастер бакалаврын системийг ингээд шингээсэн байдаг. Тийм болохоор Германы бусад нөгөө нэг мэрэгчлүүдээс жоохон өөрөө. Тэрнийхээ биш ээ. Энэ not integrated гэж байна. Бакалавр юу мастрын системэнд ороогүй. Тийм болохоор бусад мэрэгчлүүдээс өөрөө. Тэгээ тэрнийхээ оронд нөгөө нэг улсын шалгалт буюу тэр Staats exam гэдэг юмыг өгдөг өө. За ингэж ин хараа юунд ангаахт орохын тулд хүүхдүүд шууд их сургуулаа биш 10 жилийнхаа сургуулийг төгссөнийхэн дараа ордог. Зарим интернэшнл хүүхдүүдэд бол энэ нь нөгөө студийн коллегийг төгссөнтэй тэнцүү гэдэг чинь тэр бид нар студийн коллег төгсөж болно төгсөхгүй ч болно тэрийг бол мэдж байгаа тий. За мэдгүй байгаа бол миний хуучин бичлэгүүдээс хайгаад үзээрэй. Зөндөө би ярьсан шүү тийм юмыг. Бити яхаад асуугаарай. Би ингээд юу амар их ингээд research хийгээд та нарт ингээд бүгдийг базаад ингээд ярьж өгöd байдаг байсан. Одоо болохоор би research яаж хийдгээ үзүүлж байна те. Гэхдээ ингээд өмнө нь ярьсан юмнуудыг үзснийхэн дараа асуултуудаа асуухгүй бол дандаа нөгөө нэг адилхан асуултуудаа асуугаад тахаар би чинь бас тий хичээл мичээлдээ яваад бас жоохон завгүй хүн. Гэхдээ та нарт хариулахыг хичээдэг л дээ. Тэгтэл гожин үзчихэд асуугаарай за. Асууж орно. Бити асуугаарай гэж байгаа юм биш шүү. Асуугаарай. Зөндөө асуугаарай. Гэхдээ үзчихэд миний хэлээгүй эсвэл миний мэдэхгүй юм их эсвэл найзаасаа юм асуугаад өгдөх үү ингээд нэг юм дотоод инсайдер юм ч юм уу тиймэрхүү юмыг асуувал байгу баярлаа. За ингээд иймэрхүү юмнуудыгаа нарийн хараад иж болох нэ. Энэ юу вэ? Энэ дээр амар гоё нарийн бичээд өгч чараа. Юу хэрэгтэй вэ? Герман хэлний мэдлэг тэр нь юу вэ гэхээр C1-ийн юу хэрэгтэй? Сертификат хэрэгтэй. Эсвэл студийн коллегт орж олно. 10 жилээ төгссөн байх хэрэгтэй. Эсвэл студийн коллегийн курсыг төгссөн байх хэрэгтэй. Герман англи хэл болохоор ингэж хараа ихэнх курсууд герман хэл дээр ч гэсэн зарим scientific юмыг одоо шинжлэх ухааны юмыг уншихын тулд англи хэл ер нь илүүдэхгүй хэрэгтэй шүү гэж байна. За ингээд иймэрхүү нарийн ийм юмнуудыгаа найзуудаа хараад шууд юу яачих хэрэгтэй? Авчих хэрэгтэй. Би энэ хоёр юунуудыг линкүүдийг шууд одоо энэ бичлэгийн доор тавьчин заяа. За энэ дээр ингээд амар гоё нарийн яриад өгсөн байна. Хараа хангаахын сургууль яад юм бэ? Хараа эхний 6 жилдээ яах вэ гэхээр stage 1 for clinic гэдэг юм байна. Энийг pre-clinical phase. За энэ 4 семестр буюу 2 жил байдаг байна. Энд юу гэдэг вэ гэхээр ер нь юугаа онлоо үздэг гэж юм, анхны тусламж гэж юм. Тэгээд юугаар 3 сар дадлага хийдэг гэж байна. Совилогчаар. За тэнгуүдээ төгсөختөө болохоор физикум гэдэг ихний шалгалтаа өгд юм байна. За. Erste Abschnitt der ärztlichen Prüfung гэнэ. Эмчийн шалгалтын ихний хэсэг гэдэг юм байна. За ингээд хараа 2 дахь буюу клиник гэдэг юм байна. 3 жил. Тэрний дараа болохоор practices practical year дадлагын жил гэж тэ. За ингээд энэ хараа ийм гоё ингээд
хамгийн юм бичиж өгсөн байгаа сте найздаа. Надаас асуух ямар шаардлага байхгүй байгаа сте. Бүгд зүгээр амар гоё Google руу ороод те. Лайк ийм бэлэн мэдээлэл та нарт байна. Та нар ингээд төгссөнээрээ хайгаад олж болж гин. Тэ? За ингээд даадаас юм байд юм аа гэ хараа. За ийм гоё юмнууд оллоо. За энэ хоёр дээр нэг ийм юм байд юм байж. За тэгвэл би дараагийн ямыг та нарт тайлт харуулъя. Энэ болохоор юу? Хогшуул компас гэж байгаа. Хогшуул компас. За хогшуул компас гэж юу вэ гэхээр энэ байна. Энэ нөгөө нэг study in date байгаад идэг байсан. Энэ дотор их сургуулийн хайгаал олж болно. Би одоо жишээ нь энийг англиараас харж болтой шүү. Бити айгаарай. Wirtschafts эсвэл шууд BWL хичээл да. Хүн болгол BWL хайдаг үстэй. BWL-ийг Advanced Management гэдэг юм шүү дээ. За би жаараа BWL гингүүтээ. Энэ хамаагүй бакалавр хэрэгтэй. За. Ингээд хараа сургуулиуд гарч ирээд энэ хогшуул компасыг вэ штэ. Юунаас харж болдсон штэ. На study in дээр тэр амар хөөрхөн өнгөтэй. За найстаа ингээ болчих واخа. Би нөгөө нэг нэгт хөл бадараад хоёрт миний дараагийн хичээл эхлэх гээд байна. Тийм. Тэгээд би тэрнээсээ өмнө энэ бичлэгээ оруулчихна. Амар нар гарч ийн. Миний нүдний өнгө улам шаралж эхэлж байна. Тий. За нэг тиймэрхүү. Өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгая тэхүү. Би нэг амар панаалтай яриад өгч үү. Ер нь та нарт ойлгомжтой байсан уу? Ихэнх юугаа авч үү? Мэдээллээ. Би та нарт чадхаараа амар инээдтэй жоохон зай гаргасан. Гэтэ дараагийн бичлэг үүштэй влог байх болно. Тэрний дараа би та нарт амар гоё тухтай гэртээ сууж байгаа дайрч үгүй заа юу ингэж амар яахгүйгээр. Тий. Өнөөдөр болохоор ингээд намайг сонсоод надтай хамт байсанд үнэхээр их баярлалаа. За миний бичлэгийг үзсэнд баяртай. Миний энд батга гарсан. Би яагаад ингэж нэгэн ширхэг батга миний нүүрэн дээр гарсныг ойлгохгүй байна. Тийм. Йоо хөл. Майнацта майгул бадараски. Тэ жинкнээсээ бадараски. За дараагийн бичлэг хүртэл баярлалаа.